ерөнхийлөгч, ерөнхий прокурор, авилгалтай тэмцэх газрын дарга гэх мэтлэн томилогдсон болон сонгогдсон нийт 50 төрлийн өндөр албан тушаалтны эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, аливаа хууль зөрчсөн буруутай асуудал дээр нь хариуцлага тооцох, албан тушаал дээр байгаа болон албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалтыг хийх ийм хуулийн гол агуулганд байгаад. За 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар мөн үүнийг дагаад 2 хуулийг шинээр өргөн байна. Тэгэхээр энэ хуулийн хүрх үр дүнг бол одоо ерөнхийлөгчийн уриалаад байгаа ёс зүйн сахилгат хариуцлагыг нэмэгдүүлээ гэдэг байгаа нь өөрөөс нь нэгслүүдэд бүгдийг хамарна. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тэгээ энэ хуулийн үзэл баримтлалыг энэ 7 хоногийн 5 дахь өдрийн даргын зөвлөлийн хуралдаанаар учир даргад танилцуулна. Өнөөдөр үндэсний хэвсэл улсын хурлд цөөн судалтай бүлэг байхгүй. Улсын хурлын дэгийн тухай хуулиар олгоцсон эрхийг эдлэх боломжгүй байдаг. Тэгэхээр яа харахгүй энэ хуулийн санаачлага дээр улсын хурлын дарга учирлыг дэмжиж манлайлан оролцоосоо гэж хүсэж байна. Энэ хуулийнхаа үзэл баримтлалыг энэ 5 дахь өдрийн даргын зөвлөлийн хурал дээр танилцуулаад мөн ардын намын бүлэг, арц намын бүлгийнхэнд бас танилцуулаад тэгээ та бүхэнд одоо нээлттэй гаргаж тавина. Үндсэн хуулийн гол зорилго бол ерөөсөө иргэдийнхээ итгэлийг олж авах, төрийн өндөр албан тушаалтнууд хяналттай бөгөөд хариуцлагатай байх. Мэдээж үр дүн нь бол одоо ардчсан парламентыг илүү бэхжүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох, үүнийг процедурын асуудлуудыг хуульд наривчлан зохицуулах. Хяналттай хариуцлагатай байна гэдэг бол эцсийн дүндээ бол авилгал хулгайгаас урьдчилан сэргийлгэл зохицуултууд байгаа шүү дээ. За ийм байна. За та хэдэн асуултанд хариулъя. Одоо энэ ерөнхийлөгчийн зүгээс нэг нөгөө одоо их бодлогоо өөрөөр байх нь одоо хэл төсцөө бөгөөд их заасан байдаг юм. Мэдээж гэхдээ яг шүдээ явсан. За би асуултанд хариулъя. Нэгдүгээрт энэ хуулийг үзэл санааг нь дэмжиж байгаа гэдгийг би хэллээ. Хэрэгжүүлэх арга замыг бол огтгож дэмжихгүй дахиад хэлчих. Хоёрдугаарт хууль зүйн хувьд энэ өөрөө боломжтой юм уу? Үгүй байхгүй юу? 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө хууль санаачлах эрх хэмжээ хязгааргүйгээр ерөнхийлөгч, засгийн газар, их хурлд хадгалагдаж байсан. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэмжээ хязгаар тогтоож ирсэн. Үүнийг үндсэн хуулийн хүрээнд зохицуулагддаг хуулиудаар хязгаарлаж өгсөн. Тухайлбал яг энэ асуудалтай холбоотойгоор улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зөвлөлийг хараарай. Их хурл болон их хурлын дэвтэй холбоотой эрх зүйн асуудлыг зөвхөн гэж байна. Их хурлын гишүүдэл санаачлна. Тэгэхээр энэ хуулийн танилцуулгыг би хийснээрээ ерөөсөө энэ хариуцлага ёс зүйн сахилгатай асуудлыг зөвхөн их хурлын гишүүдэд биш, төрийн бүх өндөр албан тушаалтнуудад томилогдсон болон сонгогдсон байдлаар нь ялгаатай байдлаар хариуцлага тооцох энэ эрх зүйн орчныг хамтдаа л хөндөе гэж байгаа. Тэгэхээр энэ дэмжигдвэл би Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн өрсөлгөөг энэ хуулиа татаад авчаач. Яагаад тэгэхээр энэ хуулийнх нь хүрэх гээд байгаа хүсэл миний өргөн барих гад санаачлаад байгаа хуультай агуулга нь угаасаа багтаж байгаа. Хуульд нисэж явж байгаа. Ёс зүйн сахилгат хариуцлага. Үүнийг хуулийн 4 одоо инженерингийн бүтцээр хийсэн. Энэ юу гэхээр бүр эрхийг хэрэгжүүлэх нь хамгаалах. За тодорхой ярь. Хамгаалах гэдгийн утга дээр юу байх вэ? Одоо энэ дээд шүүх, энэ цэц, за прокурор, авилгалтай тэмцэх газар, хүний эрхийн зөрчлөг маш ностойгоор гаргадаг. Дандаа улс төрийн зорилгоор. Жишээлбэл энэ Норвегийн алтан үеийг одоо би надад бол дургуугийн та хэд мэд нөгөө огцруулах ажлын хэсэг нь би бас ахалж ирсэн. Тэр өрөөнд миний нэртэй жаз байдин гэсэн. Гэхдээ би өөрөө бас энэ зовлонгийн өөрөө үдчихсэн өмөрхөөс өөр аргагүй болчих. Жишээлбэл 20 оны 4 сарын 28-нд миний би ардын намаас хөөгдсөний дараа улсын хурлд хаан улд үүрэгт би даагчаар нэр дэвшихийг сонгуулийн ерөнхий ороо бүртгэж авсан. Гэтэл маргааш нь 4 сарын 29-нд над дээр эрүүгээр үсгэсэн. Надад танилцуулахгүйгээр надаас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр ялах төнгөлтөө үлдээд тэгээ юу уусныг та хэд мэдчихэж шүү дээ. Барай хорчихсон. Сонгуулийн.
А яг энэ миний үзсэн одоо зовлон бүхий замаар алтууг дарга орох гэдэг. Гэх мэтлээ одоо булган туяагийн өчигдөр нэвтрүүлгийг би бас үзлээ. Цэц гэдэг чинь үндсэн хуулийн шүүх. Тэр цэц гэдэг гоё нэрээр хамгаалагдаад муу нэртэй шүүхээс нэг ялгаж өөрсдөө харагдуулах гэдэг ердөөсөө шаардлага байхгүй. Би тэр хурал дээр өөрийн биер очиж суусан. Ямар муухай хууль зөрчиж хүнийг хилмигдүүлдгийг бол би өөрөө гэрчилсэн. Тэгсэн энэ хүрээнд одоо энэ хуулийн хүрээнд та хэд нэг ноцтой зүйлийг хэлье. 2016 оны 6 сарын 17 буюу их хурл төр завсарлаад их хурлын гишүүд нь сонгуул хийж явах явцад одоо нэг чонд бороондор гэж ярьдаг шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрсдийг нь эргүүлэн татах хууль эрх зүйн зохицуултыг хүчингүй болгох ачиж. Жишээлбэл үндсэн хуулийн цэцийг ерөнхийлөгч 3-аар, дээд шүүх 3-аар, их хурл 3-аар томилоод 9 өдрийн бүрэлдэхүүнтэй томилдог. А эргүүлэн татах анхны санаачлага анх нөгөө санал болгож томилуулсан субъектээс гардгийг цэц өөрсдөө дүгнэлт гаргаад таацсан байх жишээ. Тэгэхээр энэ хуулиар энэ асуудал бол өөрчлөгдөнө л гэсэн үг. Тэгээ ер нь хариуцлагын асуудлыг би энэ дэр гол нь онцлоод байна. Одоо үндсэн гол агуулга нь баг. За мэдээж одоо хязгаарлалт болон хяналт тавих. Хяналт бол хэвлэлд болоо иргэд өөрсдөө хяналт тавих. Энэ эрх зүйн орчныг сайжруулдаг. Энэ хүрээнд шүгэл үлдээгч болон шүүмжлэх эрхийн тухай хууль гэж нэмэлт өөрчлөлтөөр өргөн байна. Хүний эрхийн комист онцгой эрхүүдийг өгөх. Гэх мэтлэн ардчилсан парламент хүний эрх энэ ардчилсан үндсэн хуулийг одоо баталгааг нь хангах ийм зорилт байна. За хариуцлагын асуудал одоо та асууж байна. Ер нь бид төрийн өндөр албан тушаалтууд хэр хариуцлагатай байна вэ? Саяхан нэг сарын өмнө байна уу да. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс үхийн тайл нь надад вайбраар ирсэн. Тэгээ би үзчихэд энэ одоо ямар учиртай юмсан зорилго нь бол намайг одоо яриа өгөөч гэдэг. Монгол улсын ерөнхийлөгч бол гадаад бодлогоор маш сайн ажиллаж байгаа. Түүний хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байгаа. Гадаад хэргийн яам бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо хэл хүүг алга. Гадаад харилцааг цоошин төвчөнд гаргаж иж. Гэхдээ хариуцлага хуулиар өөрөө зохицуулагддаг. Монгол улсын ерөнхийлөгч ажиллаа их хурл тайлгнадаг үндсэн хуулийн зохицуулалттай. Тодорхой цаг хугацааг маш тодорхой тавьсан. Гэтэл 5 жил бид нар энэ тайлан хараагүй. Тэгэхээр би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үүс юм блэ дэлгэр үүс төгөлдөр. Тэгээд тэр нэг аюулгүй байдлын зөвлөлийн дарга бям жаргал. Эдгэрт юу гэж хэлэх гээд байна вөхөр ерөнхийлөгчийн тайлан бэлдээ. Ерөнхийлөгчийн тайлан их хурл хараагүй 5 жил болж байна. Тайлан дагалдаад энэ чи хэдэн их найдаар хэмжигдэх төсөв баг. Энийг үзмээр байна. Дээрээс нь одоо энэ хязгаарлалт гэдэг дээр энэ хуулийн үзэл санаанд хязгаарлагч шүү. Жишээ авахад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга саны бям хэн залуу өөрийнхөө хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж 2 удаа мэдэгдэл хийж. Энэ чинь төрийн тусгай албаагч бүр тусгай субъекттэй орж идэг. Улс төрийн мэдэгдэл хийгээд их хурлын гишүүдийг загнаа зандраад иж хэрхэж болохгүй. Тэгэхээр хязгаарлалт гэдэг бас энэ орж. За өшөө нөгөө талаараа төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаас бууснаас хойш тодорхой хэмжээнд эрх хэдлэхгүй хязгаарлалтууд байдаг. Олон улсын практикт нөгөө revolving door буюу иргэдэг хаалга. Энийг одоо зохицуулсан. Гэх мэт одоо жишээлбэл Монгол улсын ерөнхий шүүгчээр ажиллаж исэн ажлаасаа буучаад өнгөлөг чигээд явж болохгүй л гэсэн үг байхгүй тодорхой хугацаанд. Яг хуулиараа бол ганц нэг одоо тоо заасан цаг хугацаа заасан хязгаарлалтууд бол байж байгаа. Тэгээ эцсийн дүндээ энэ хуулийг бол одоо их хурлын гишүүд маань би бол ингэж шүү дээ. Ерөнхийлөгчийн барьсан хуулийн үзэл санаатай бол нийцж байна. Хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдөд байна. Тэгэхээр энэ миний ч гэж яриахаа бойл. Энэ бол одоо яа харахгүй ажил амьдралдах асуудлаас ургаж гарч байгаа л асуудал. Би энд нэг өөрөө санаачлагч нь болох гээд даавтарлах гээд нэр өндөөгöd байх надад ямар шаардлага байна. Гагцгүй энийг дэмжиж ерөнхийлөгч энэ хуулиа татаад тэгээ одоо урд ажиллаа хиймээр байна шүү дээ. Энэ хууль агуулга нь бол зөв би дэмжиж байна. Их хурлын гишүүнд бол хариуцлагын асуудлыг бас байх ёстой. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам буруу. Эцсийн дүндээ ард иргэд амьдралын өртөг өндөр байгаад маш их бухимдалтай байгаа. Авилгал хулгай өндөр байгаад бухимдалтай байна шүү. Тэгэхээр
улсын хурлын дарга би уулын энэ хэвлэлийн хурлыг хийхээс өмнө улсын хурлын дарга учралтай уулзаж ярих гэж бодож ирсэн. Даачтай уулзах боломж нь бас гарсангүй. Улсын хурлын дарга одоо манлайлал үзүүлэх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд улсын хурлын дарга учрал улсын хурлын дарга юм уу? Улс төрийн намын дарга юм уу? Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсгийн утсан үгэлтэй юм уу? Энийг одоо ялгаж, зааглаж, нотлох маш том сорилттой би тулгарч ийн гэж харж байгаа. Энэ үгийг уулан би өөрт нь хэлье гэж тооцчихсон одоо хэвлэлээр дамжуулаад одоо хэлэхэс энэ хэрхэвч болохгүй. Үе үеийн одоо хамгийн адгаар одоо яригддаг нэг юм заналтаа мэт зандаагүй инквал хүртэл их хурлынхаа бүрийн эрх ардчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө байдаг л байсан шүү дээ. Хизээч ингэж одоо их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ улсын хурлын дарга хийж байгаагүй. Үнэн биз дээ. За. Хоёрын парламентын дархлааг алдагдуулж байгаа. Үндсэн зөрчилтэй нийцж чинь. За жишээлбэл одоо юм байна. За. Ер нь үстэй би их хурлын гишүүдийг дураараа дөргиж би болохгүй гэж боддог байсан. Тодорхой хэмжээнд дураараа байх, эрхчлөөтэй байх нь бас зөв юм байна. Гэхдээ хим хэмжээтэй хамгийн гол. Тэ, хим хэмжээтэй. Тэгэхээр энэ миний бариад байгаа хуулиар маш нарийн 6 шатлал бүхий зохицуулалтаар хийж байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрх гээд байгаа үр дүнг би үгүйсгээгүй. Адилхан зүйл үсээд байгаа байхгүй юу? Гагцгүй хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдөд байна. Тэр хэрэгжүүлэх арга замыг өөрсдөө хийцэж одоо шийдэж. Тэгэж хуулиараа их хурлын тухай хууль дэхтэй холбоотой хууль эргэсэн орчны нэмэлттэй өөрчлөлтийг зөвхөн их хурлын гишүүд улсын хурлын тухай хуулийн 36-гийн 1 дахь заалтаар зохицуулагдж байгаа. Тэгэхээр гишүүдэн санаачлаа. Тэгэхээр би учрал даргыг яагаад би энэ даргын зөвлөлийн хурал дээр нэг танилцуулна гэдээ хэлээ өгөхээр учрал даргыг энэ дэр манлаад үзүүлээд энэ хуулийг аваа явчихъя л гэж хүсэж байна. Яагаад гэвэл ядаглаад ардын нам чинь 60 хэдэн гишүүдтэй бүлэгтэй. Ардсан нам бол энийг би дэмжинэ гэдэгт итгэж байна. Би согтгол даргатай уулзах төлөвлөгөөтэй байгаа. Хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулна. Тэгээд даргын зөвлөлийн хурал дээр бүх удирдлагууд орж ирдэг. Харамсалтай нь хаалттай явдаг. Гэтэ би танилцуулга хийн дэмжлэг хүсэж байна. Үнэхээр. Та өөрөө ёс зүйн учраас энэ ерөнхийлөгчийн санаачилсан гэдэг эсэргүүцэд гэж байна. За би ёс зүйн сахилга батын хувьд өөрийгөө би үлгэр жишээч их хурлын гишүүн гэж хэлэхгүй. Хэлэхгүй. Одоо ингээд ёс зүйн асуудал. За би хэвлэлийн хурал хийж байгаа та хэд янз бүрийн асуултууд асуулдаг. За хүн л усан хойно уурж бухимдах зүйлүүд байдаг. Зүү зогсгүй үг би бас зарим нэг сэтгүүлчдэд хэлж л байсан. Уучлаарай энэ дачимд хэлэхэд. Гэхдээ энэ маань өөрөө ёс зүйн зөрчил болоод их хурлын гишүүнээс эргүүлэн татагдах суур болов яах. Тэгэхээр би тодорхой хэмжээнд их хурлын гишүүд үзэл үнд зүйлдээ эрх чөлөөтэйгээр дуурчих. Мэдээж хэм хэмжээ байх хэрэгтэй. Жишээлбэл зарим гишүүд одоо янз бүрийн тэр нэг сошиал фейсбүүкээр ингээл хэм хэмжээгүйгээр ёс зүйгүйгээр үг хэллэг хэрэглээ лайвтаал би бол үнэхээр дургуутсдаг. Уур үрдэг. Таарахтаа биелдэг бололтой наач болохгүй шүү дээ. Эцсийн дүндээ би юун дээр болгоомжлоод ирэхэд төр иргэдэд итгэх итгэлийг алдагдуулаад байгаа байхгүй. Тэ? Жишээлбэл яг нэг хүнийг онцолж шүүмжлэхгүй шүү дээ. Нийтээрээ их хурлын гишүүд муухай харагдаад байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн их хурлын гишүүд ч биш. Төрийн 50 томилогдсон болон сонгогдсон албан тушаалтанд энэ бол хамаарна. Таны өргөн барьж байгаа хууль дээр шүү дээ. Одоо ерөнхий гишүүн өргөн барьж байгаа хууль жинхэнэ шийдвэрийг шийдэх гаргатай байгаа шүү дээ. Гишүүнийг эргүүлж татах шүү дээ. Таны өргөн барьж байгаа хууль дээр энэ жилхэн байгаа мó? Таны яг Байлгүй яах вэ? арга зам бичээ Бага. Парламент угаасаа үндсэн хуулиар олгосон бүр эрх нь парламент баг. Парламент шийднэ. Тэрнээс энэ хууль хин нэгэн хулгайчийг хамгаалах гэдэг зүйл юу ч баг. Үзэл баримт 5 дахь өдөр танилцуулсан дараа нээлттэй болохоор энэ хуулийн цаана ямар агуулга байгаа юм, ямар үр дүн хүсэж байгаа юм маш тодорхой гарч ирнэ. Би үзэл баримт уулна энд нэг зай байсан бол нэг та хэдтэй харуулчмаар байна. Одоо төслийн би биччихсэн. 10 өргөө нийлээд 15 хуудас. Гадны орнуудын жишгийг асуудал үзэж байна. За энэ бол 14 оны Вене конвенц болон за парламентын засаглал хөгжсөн одоо энэ Англи, Франц, Германы
эрх зүйн тогтолцоонуудыг гарч ирсэн. Өшөө дээрээс нь хэвлэлийнхэнтэй хандаж хэлэхэд шүгэл үглэгчийн тухай хуульд болон хэвлэлийн эрхчлөлтөний тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд бас орно. Эрхийг хамгаална. Жишээлбэл одоо хин нөгөө заргийн өнрөө. Гэхдээ яа харахгүй тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр хоригдсон одоо ингээд тодорхойл болж шít. Би заргийн өнрөө дургу намайг одоо хичнээн хэлээр дайрт оромжуулж гүтгдэг байлаа мэдэн шít та. Тэрнээс болж ямар их би хохирол амсдаг байл. Гэхдээ дургугээд энэ төр дугаа суудаг болохгүй байхгүй. Хүндээ биш. Хүндээ биш. Би одоо та хэд олон сэтгүүлч нартай олон юм дээр зөрчилдөж хэрүүл уруул хийж ирсэн. Гэхдээ чи суур зарчим авах хүндээ биш шүү дээ. Би та хэдтэй муудлаа гэд маргааш нь муу хараад идэггүй үстэй. Минь тус мэдгүй өнгөрдөггүй үстэй. За тэрийг өөрсдөөс нь асуу. Тэрийг бол өөрсдөөс нь асуу. Тэр үед чинь би өөрөө хаана байлаа да чинь дуурагч ирэхгүй хүнтэй ч уулзах ирэхгүй л газар байсан шүү дээ. Ер нь шүү дээ би түрүү таны асуултан дээр гурван шатны шүүхээр цагаатчаад байхад цагаатгсан шүүгчдэр нь дахиад эргээд өмнөх шийдвэрээ хэрэгсгүй болгодог нь болж байгаа юм уу? Чинь угаасаа давсаалт дээд шатны шүүх. Гэхдээ энэ болохгүй шүү дээ энэ тий. Тэгэхээр юу юм? Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шүү дээ. Гэхдээ энийг одоо нэг тийм гайхаад цаад учир шалтгааныг тааварлаж чадахгүй хэмжээндээ бид нар сэтгүүнд ороотолд ороогүй үстэй. Ойлгомжтой зүйл шүү дээ. Та нөгөө шинэ засгийн газар албан тушаал аваагүй шүү дээ. Шинэ засгийн газар албан тушаал аваагүй. Тэгээ эндээ жоохон дургуутаад юм. Үгүй. За та нар битээ би та хэдэд энэ юуны Сүхбаатар танхимын үүдэнд яагаад шадар сайдар очоогүй учир шалтгаанаа би маш тодорхой хэлсэн шүү дээ. Би ажил авбал яг ямар үр дүн гарах юм бэ гэдгээ урьдчилан тооцсон. Надад санал болгосон чиг үүрэг бол миний төдийлөн мэддэг ажил биш ч байсан угаасаа. Гэх мэтлэн 8 үндслээр би тэр саналыг хүлээж авав. Дээрээс нь засгийн газрын хуулиар олгосон бүр эрх хэрэгжих хэсэгтэр би эргэлзэж байсан. Яг нэг үгүй хэлэхэд би өнөөдөр Зандан шатрын засгийн газар гэж ярьдаг. Бодит байдал дээр Зандан шатрын засгийн газар биш гэж би боддог. Нэр нь тийм болохоос биш. Жинхэнэ том боосон шал өөр хүн байгаа шүү дээ. Гэхдээ ерөнхийлөгчд бүгдийн томилж удирдах байгаа шүү дээ. Би тэр засагт орохгүй байх 8 шалтгааны нэг нь тэр шүү дээ. Олон зүйл төр би юу шүү дээ. Надад нэг байгалийн нэг ганцхан зам байдаг. Зөв юмны төлөө, зарчмын төлөө би хэний ч өмнө бүхэлдэж чадахгүй. Хэний ч өмнө би өрөөлдөж мөлхөж очиж чадахгүй. Хэний ч гутлыг би өмсөж чадахгүй. Тэрэндээ л байна. Анх 12 онд би нэг хуралд орж ирсэн. Ямар зарчим барьсан? Өнөөдөр 2026 номтой яг тэр зарчмаараа байна. Миний зорилго өөрчлөгдөөгүй, зарчим өөрчлөгдөөгүй, зүйлс өөрчлөгдөөгүй яг хэвээрээ байна. Үндэсний өвсөдөггүй тарах гэж байгаа таныг буцаад одоо оюутан өөрийн сургалтын нартайгаа нэг баг болж байгаа гэсэн ийм мэдээлэл сүүлийн үед одоо их хөвчээд. За хэвлэлээр та нар өөрсдөө зохиогоол сая хэд хоногийн өмнө ардын намын 20-од гишүүд намаасаа гарч үндэсний өвсөд нэгдэж байгаа гэдэг мэдээллийг явуулдаг. Тийм яриа хийцэл огт болоогүй. Тэгээ баг болоод ах юу ах вэ одоо нэг юм жоох хөвчиг битээ ярил л да. Ер нь үүштэй би зүгээр нэг зүйлийг хэлчихье. Энэ би бол нэг зүйлд итгэдэг. Монголын үндэсний аюулгүй байдал, үндэсний дархлааны баталгаа бол арчсан парламент. Энийг бэхжүүр сайжруулахын төлөө би чөтгөртөө нээж бурхадтаач байлдаж чадна. Ийм зарчмаа би маш тодорхой даад хэлчихье. Тэгэхээр энэ хүрээнд үзэл бодол нэг байгаа. Нийгэмд нэр хүнд муу байгаа ч гэсэн надтай холбож наахчвал болж ийн асуудал гагцгүй. Би нөгөө зарчмын төлөө байгаад байгаа байхгүй. Ерөнхийлөгч бол парламентын засаг зүг би хизээш дахиж сонгохгүй гэдэг хэд хэдэн удаа бүр. За хахтай үгүй үйлдэл зүрх хэрвээ үнэхээр тийм бол би бол ерөнхийлөгч бол хэлсэн үгэнд нь итгэж байна. Гэтэл нодлон ардсан намын 40 гишүүн санаачлаад үндсэн үйлд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэж яагаад гар үсэг зурсан. Энэ нотлохоор мөн үү? Зүгээр нэг юм сошиалар явсан сургийг сонсчоод их хурлын 40 гишүүд ч дээ. Энэ 126-гийн 30%. Та арчсан намынхантай ярилцсан юм уу гэдэг. Тэгээ би энэ саяны ноён эрдний нөгөө хамгийн томор орсон нэвтрүүлгийг үзсэн. Тэгээд ноцтой асуудлуудыг ярьлаа шүү дээ. Идрээс асуултаа. Тэгээ одоо хамгийн гол нь энийг нөгөө нотлох хэрэгтэй. Шоконд ортол
асуудлуудыг ярьлаа шүү дээ. Зарим нь би бас сонсч байсан. Үнэхээр сонсч байсан. Гэхдээ би өөрөө яг энийг гिचлэх үүднээс дунд нь байгаагүй л байхгүй юу. Тэгэхээр би шууд хүнийг бол гүтгэж чадахгүй. Хоёрд нь ярьсан юмудаа бүгдийг нотлох хэрэгтэй. Би тэр шаардлагыг өөрт нь бас та хэд дамжуулаад тавья. Нотлох хэрэгтэй. Чадахгүй бол би өөрөөсөө шаардаад явна. Наа? Таас ингэ нотлогдоогүй юм ирэлцээд хардаад яриад шүү дээ. Тэгэхээр Гэхдээ нотлогдоогүй зүйл биш. Би наад захын 40 их хурлын гишүүн гарын үсэг зурсан албан бичгийн талаар би ярьж байна. Тийм үү? Та мэдээж чинь бас л өдрийн бодол шөнийн зүйт шүү дээ. Бодж л байна. Цаг нь уучлаар биш нас залуу өрөхгүй нас өрөхгүй. Гээ янз бүрийн тийм яаж одоо манай авч өөрхий одоо даал гарч байгаа тэтгэвртэй гарч байгаа хүн шүү дээ. Битээ дэгэлж та нар. Танай зөв гişүүдээ ороо гараа хэрэг сүүл нэг Батцуу аваад ирчимэл танай хэлсэн. Нэг зүйлийг би та хэд хэлээд өгөх үү? Их хурлын гишүүд хүртэл мэдэхгүй намайг алмааруулад байдгийг. Үндэсний эвсэл улс төрийн нам биш байхгүй юу? Эвсэл гэдэг чинь өөрөө зүгээр улс төрийн намууд нэгдээд эвсэл байгуулад тэгээд өдөр сүвлийнхэн шийдвэрээд намайг тэргүүнээр нь тохон томилсон л зүйл шүү дээ. Үндэсний эвсэл гэж албан баланг байхгүй. Тамга байхгүй. Энэ чинь улс төрийн нам биш байхгүй юу? Улс төрийн нам биш. Тэгэхээр энэ нээлттэй шүү дээ. Нам биш байхгүй да. Ойлгож гинүү та. Дээрээс нэг зүйлийг ойлгохгүй байна шүү. 4 гишүүнтэйгээрээ бүлэг байхгүй. Улсын хурлын тухай хууль 10 ба түүнээс дээш гишүүдтэйж бүлэгтэй болдог. Дэгийн тухай хуулиар олгосон эрхийг эдлэх надаа эрх зүйн зохицуулт нь бас байхгүй. Тэгэхээр одоо юу гэх одоо тэгээ ирчүүд бас ёс зүйгүй хэллээ төрөө доромжлоо гэх бах. Яг үндэ бол төрийн ордны коридорт л байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ дэр битгий гарнуу орнуу тэр хүмүүс миний өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. Ямар ч гишүүнчлийн асуудал байхгүй. Тэр ердөөсөө нээлттэй. Тэгээд үндэсний эвслийн миний эрхэмсэн гол үзэл санаа нь юу гэхээр бид нар энэ улс орны хөгжлийн төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө, үндэсний эв нэгдийн төлөө нам харгалцахгүй нэг жанжин шугам дээрээ тогтоол гэдэг зүйл шүү дээ. Энийг би улс төрийн ихтгэл дээр зарчмын байр суурь маш тодорхой байсан шүү дээ. Ардсан намынхантай нийлээ л да. Зөв өвний төлөө. Зөв өвний төлөө ардын намынхантай нийлээ л да. Энэ л миний баримталж байгаа зарчим шүү дээ. Би одоо ардын намаас 3 удаа хөөгчөд ямар ч намыг гишүүн болоогүй. Өнөөдөр нам бос. Энэ ардын эврэл явж байгаа. Та юу гэж харж байгаа? Сүүл бол баг хурдаас нэргүй гişүүдийг намаасаа хөөх юм шиг байна гэх. Та энэ замлыг юусан хүний хувьд би ч одоо 3 удаа хөөгсөн шүү дээ. 14 онд 18 он сүүл 20 оны 1 сарын 29-нд хөөгсөн. Ер нь биш үү яагаад ийм асуудал үүсэж байна гэхээр биш үү? Дүнгэлт юу гэхээр нэгдүгээр дөрөмгүүр дураараа авиралтаас энэ асуудал үүсэж байгаа. Хоёрдугаарт хитрхи эрх мэдлийн шуналтанд хэмжээ хязгаар байхгүй болохоор л үүсэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Би бол ардын намын их хурл болоод өнгөрсөн оны сүүлээр болсон энэ хэрүүл тэмцэл цэг тавигдах болов уу гэж маш их найдаж байсан. Өөрийнхөө байр суурийг би холбогдох удирдлагууд шилжиж байсан. Одоо урагшаага ажиллаа хийя. 26 онд ажил хийх ганц боломж байна. Яагаад тэгэхээр 27 онд ерөнхийлөгчийн сонгуул гээд энэ улс төрийн нам орчин зодтолтоод ажил хийх. Ажил хэрэгч байя. Хэд хэдэн хуулийн төсөл төр ажиллая. Яаж энэ амьдралын өртгийг бууруулах вэ? Яаж энэ эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээмжтэй байлгах уу гэдэг дээр ажил хэрэг саналуудыг гаргасан. Эдийн засаг өсөж байгаа нь үнэ. Сая учрал дарга 6.8% гэж. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж. Гэхдээ энэний 63% нь иргэдэд хүртээмжтэй, 37% нь хүртээмжгүй байгаа шүү дээ. Тэр 37% хайчаад хулгай шүү дээ. Тэгэхээр энийг нөхөй л доо. Энэ эдийн засгийн өрөөгөөс дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногддог тоо хэмжүүрийг иргэдэд хүртээмжтэй байлгах энэ бодлогын ажил дээр ажиллая л доо. Харамсалтай нэг нь улс төр нэтрээ авчлаа. За би 5 дахь удаа даргын зөвлөлийн урал дээр үзэл баримтлаа танилцуулаад тэгээд та бүхэнд нээлттэй тавь. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан хуультай хэрэгжүүлэх арга замын зөрчилтэй боловч хүрэх гээд байгаа үр дүн адилхан юм байна. Зөвхөн их хурлын гишүүд биш төрийн 50 нэр бүхий сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хамааралтай юм байна гэдгийг та ойлгоно.
За баярлалаа. За баярлалаа.